Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Physical Asia үзээд солонгосчуудад дургүй өрөө дахиж хангу кино ярихааргүй болсон шүү манаас үг. Окей? Мос энэ зүгээр. За жок. Би хангугийг өргөсөн ч хангуг биднийг яг өргөж харагдацсан байз. Тэгэхээр энэ удаагийн кино маань 2025 онд Netflix-дээр нээлттэй хийсэн учир зангилаа нэгэн гүнзгий зангилагдсан. Тэр нь Яванда тайлагддаг Keira Knightley-гийн гол дүрийг нь бүтээсэн The Woman in Cabin 10 киног ярьж өгөхөр боллоо. Таалагдана гэж найдаж байна. Тийм учраас лайк гэдэг тэр нэг юм дээр гороогод байлгүй дарж хаяад цаашаа кино руу гурцгаая. Окей. Ой. Тийм ээ. Тий. Далж яагаад хараад их байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэг манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манус тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. За энэ хүүхэн болоо манай киноны гол дүр Лаура сэтгүүлч мэрэгжилтэй салбартаа чиг хөөрхөн хурган нэр хүндтэй нэг. Хэдхэн хоногийн өмнө тэр сурвалжлагч гэх юм уу, мөрдлөгч гэх юм уу ажиллаа хийж яваад хүн амны хэргийн гэрчүүлж зүрхэндээ траума шаалгаснаар захирлан түүнд 7 хоногийн цалинтай чөлөө өгсөн ч Лаура олонтойгоо байж хов живний араас хөөцөлдөхгүй бол нойр хүрэхгүй дээрээс нь гэртээ суугаад байсан бүр яг гэр оронгүй хүн шиг болоод сэтгэл муу байхад сая бүсэрсэн царайгаа харж бүр хямраад байна гэсэн захирлан. За тэгвэл FIFA-гийн талаар 20k-гийн хов байна. Энэ хэргийг аваад бичихв. Гэхэд no thank you надад өөр санал орж ирсэн. Энэ хараа Норвегийн усан тээврийн өв залгамжлагч Ann Lyngstad хөрхий цусны хорт тавдраар шаналж байгаа. Айгуу бол усан тээвэр гэж яваад гол усанда улаан юм хом санаандгүй тусаагаад ус савдгийн Португал дээр бичүүлээд улсын хорлол болцсон байхаа гэж би бодоод байна. За тэр ч яхав. Тэр өөрийн нэрийн сангийн найгуу баян удирдах гишүүдэд аваад дарвуулт заваар Норвегид болох сайн үйлсийн сангийнхаа арга хэмжээ рүү авч явахын гэсэн. Тэгээд намайг хамт яваад олон түмэнд энэ талаар түгээгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр би таны хэлснээр амрангаа тийшээ явчаад ирээ. Окей гэд хэлчихлээ. За минийгээ баяр таа. Би таны төлөө хичээнэ гэд хариуж хүлээлгүй гараад явчихна. За ингээ завин дээр ирлээ. Адамгийнх баян залуутай юу ч байсан танилцаад нэр усаа мэдэлцээд авлаа. Дарвул зав яалтчгүй класс. Зочтой хүлээж авахдаа үйлчлэгч ажилчтан жирийдл жагсаж зогсоол ориглон дарсаар дайлж шүү. Тэрийн хэд сайхан татаа зогсч байтал Дракула шиг царайтай орондоо ширхэгч өсгөө ах ирээд сайн байна уу хөө та Лаура баха. Би энэ юмч бас нөхрийнх нь бэсти гэж тэрэнд өөрийгөө танилцуулаад цаашаа явчихна. Харин тэрний хөлөг онгоцны дээрээс ажиглаж буй халзан эмэгтэй бол энэ лагитай гар даллын мэдлээ зогсч байтал хажуунаас нь хэн нэгэн зургийн патер дач байх шиг болохоор хажуу тийшээ харсан гэсэн шааждын үе хорвоо гэж ээжхэн байгаа шүү. Арай бич та чинь намайг сталкердад энэ хүртэл ирсэн биш үстэй чамд ч муугаа үзүүлнэ гэж байхгүй шүү гэж бодоод байж байтал Адам ирснэ. Сайн уу? Бэн Лауратай танилцсан. Гэсэнд бэн би хүүхний чинь мэдхийн дээдэр мэдж мэдрэхийн дээдэр мэдэрч унаж унуулж явсан. Гэсэн чинь Лаурагийн царай бараагаал ирнэ. Ажил хэргийн шугамар тань нэгэд над тудлаа шаажихгүй дээ ядаж та хоёр. Сайхан салсан уу? Гэж Адамыг асуухад Лаура энэ одоо ямар мэдрэмжгүй л байгаа вэ? Зайлаасаа гэсэн харцаар харж нэг юм явуулсан. Ингээд өрөөнд зочдыг оруулахад мань хүүхэн тэгш тоотой игний 8 дугаар өрөөнд орно. За байжгараа. Ингээд гэж See you loyalty хамгийн их оноо цуглуулах боломжтой өдрөө дуусгах гэдээ байна цааш. Гоё боломжуудаас гял сатгаад авах хэрэгтэй шүү дээ. Юун боломж энэ төргээ тонгосоод байгаа юм бэ гэвэл See you-гээс оноотой бүтээгдэхүүн сонгоод See you app-аа уншуулсан 50% хүртэлх онооны буцаан олголт тэр дорн авах боломжтой. Дараагийн том боломж бол See you credit card. Энэ бол бит карт биш шүү. See you app дотроос голомт болон BIP virtual card-наас сонгоод захиалчихна. 10 хүрэхгүй минут болно. Ингээд шинээр хэрэглэгч болчих юм бол 10,000 See you онооны бэлэг танд өгнө. Цаашдаа кредит картаар худалдаа авалт хийх бүрт 10% онооны буцаалт аваад байх боломжтой. Хамгийн гоё нь See you-гээр дөрвөн урамшуул байгаа. Тэгэхээр урамшуултай бүтээгдэхүүн аваад 10% оноо буцаан авна гэхээр давхар хөнгөлөлт идэлнэ л гэсэн үг.
Тэгээд энэ оноог цуглуулад яах юм бэ гэж юу? Юу яах юм гэж. Өдөр бүр CU орох болгондоо оноогоор кофе, өдрийн хоол аваад идчихнэ. Яг энэ хөтөлбөрийн хүрээнд CUAP-ийнхаа Point Market дотроос 500 CU оноогоор буюу 500 төгрөгөөр суглаа аваад 12 сарын 3-нд тодруулах iPhone 17 Pro хожих 5 азтан, AirPod Max хожих 1 азтан болох боломж та нарт байна. Ойлгож байна уу? Аль хэдийн 12 хүн iPhone, 2 хүн Apple-ийн чихвч цаг хожчихсан байна гэж бод. Шунал чинь хөдөлж байгаа үсттэй. За тэгээд 11 сарын 30 хүртэл CU Loyalty хөтөлбөрийн энэ бүх боломжийг бүү алдаарай. Оноогоо сайн цуглуулад хамгийн гол нь хадгалаад яхав. Сайхан зарцуулахгүй юу? Мэдв? Онгоц хөдөлгөөд Лаура тагтан дээр зогсож Титаникийн Роза гэж өөрийгөө төсөөлөд байж байтал хажуурны ор хүүхэн тамхи татсан шигэ ишээ газарт хаяж тэр нь салхин туугдан Лаурагийн тагтан дээр орж ирэхэд маньхэн уг нь буцаагаад чих гисэн ч болдгоо. Тэгэхэр нь бүгдийн түүж аваад хогийн саврууга хийж орон зогонд өөрийгөө бэлтэн. Нүр амаа зурж байхдаа аллах сонсож байхаар захиралтайгаа ярьж хүм муулъя гэж санаа. Захиралтайгаа видео кол хийгээд би нэрээ хинтээ таарсан гэж бодож байна. Oh my god, бэнтээ таарсан штэ. Намайг хараад худлаа энийг л билээ. Би чамтай ярих гэж 1000 залгасан энтер гэж хичгүй лайваар шээс лавраагаар би дуудчаад натаас нийлэг гордоод байгаа бахта аалцч энтер гээд хов нэг сайхан базж аваад дотроо хоосолж галад орох гэж байгаа юм шиг л гялтгансан паркатны даашинзаа өмсөд орон зоогонд очихоор өрөөнөөсөө дөнгөж гараад явж байтал ард нь бэн нэг хүүхэнтэй чухмал айгүй юм яриад ирж байхыг хараад сандарсанда 10 дугаар өрөө рүү орно. Тэгсэн хажуурны шаргал ус хүүхэн устнаас гарч ир таарал. Хоёул бие биенрүүгээ гайхаж хараал. Лаура уучлаарай би XS-ийн нугтад ороод ирчлээ. Гэсэнд зүгээрээ эмхүнтэй хайртай гэж хэлээд буцаж угаалгаа өрөө рүү орно. Лаурач за ястай сори хөө гэсээр өрөөнөөс нь гарч дээшээ орон зоог дээр очтол бүгднгийн хөвцтэй. Нөгөөдөл чи харин манай эмэгтэйг харснаа. Юу вэ? Орой гадаа дуур тоглох юм уу? Гшээс. Лаура sorry. Би та нарыг орой бүр хоол идэхдээ кинонд ирэх шиг ийм палаж гонж өмсөд иддэг байхаа гэсэн чи үгүй юм биш та нар чи хөөрхөн энгийн юм байна гэж хэлээд хоолны ширээний ард суун. Бенж миний экс хөөрхөн байна гэлцэж чинь өнгөлөг байна. Яг л юу алдснаа хар стамна гэж байгаа юм шиг гоё байна гэж хэлж сэтгэл санааг дэмжин. Орой хоолны дараа энэ Лауратай уулзаж тэрнийг урилгыг хүлээж авч ирсэн талархлаа илэрхийлээд өөрийнх нь нийтлэлийг байнга уншдаг, дэмждэг шүү, мундаг шүү гэж хэлж дуусваагүй юу? Бөхшөөлөн ханиалгаад sorry. Би бүх юм цус хэлбэлтэй зогсоосон. Угаасаа өхийн хооронд нэмжлэгээнүүд нь өвчнөөсөө илүү зовоогоод байдаг цайлаг юм. Би чамаар арга хэмжээндээр хэлэх үгээ хянуулж найруулга бичиг үсгийн алдаага хянуулах гэсэн юм л та. Гээд тэрэнд гэрээсэл өгчөн шулна. Лаурач гэрээслийн уншаад 61-ийн эмүүгийн дээр яста баруун солгоогүй шааж тэрнээс бусдаар болохоор давгүй байна. Бас таач өгөөмөрхүү юм аа бүхрөнгө мөнгө өөрийн санга тэр чигт нь сайн үлсийн аянд хандвалж байгаа мó гэхэд байна. Аха би олон жилийн турш маш ихийг авсан одоо буцахтаа бүгдийг нөгөөд буцна гэж хэлхийн сонссон Лаура таачста дажгүй хичээсэн байж тээ. Баячууд та нарыг 200 унсан муусаа баячууд гэж бодоод аквагаараа мөргөөд алцаад явдаг байсан. Sorry гэж хэлмээр санагчлаа гэвэл нэмсэглээд. За хоёулаа тэгвэл маргааш өдөр уулзаж наад садар эмийн гэж нь учрыг олцгоё гэж хэлээд уулзалт өндөрлөн. Өрөөнд орох явж байсан эгсэн жаахан халам цугарч ирснэ. Лаура шгаг. Би чамайг амар бавдаг байсан бидтэй. Гэл үнсгсэнд Лаура. Намайг бас хидэн хүнийг амар бавдаг байсан гэж хэлээд өрөөнд орчихно. Гэхдээ энэ хоёр биендээ хайртайж нэг юм алдаад өөр хүүхэн дээр хальтраад ундсан нөгөөх нь уучлж чадахгүй хоёр талд байгаад байгаа болдрууд юм байлаа шүү дээ. Орон Лаура унтаж байхдаа хүн амны хэргийн гэрч болсон тэр үеийг зүүдэлсээр хар дарц ирэхэд хажуу талын 10 дугаар өрөөнд эрэм хоёр чүбэ мачи гэх чимээ сонсогдоод эхлээд бавал цад байна гэж бодоо тагтан дээр гарч сонсвол ямар байрлалаар хийж байгааг нь мэдэгдэж болох байх гээд тагт руу явж исэн чинь ус руу юм унах чимээ гардаг юм да. Гайхаал гүгэд очсон далайд хүн унтсан. Хажуурны тагтны шилэн дээр цустай гарын мөр байхыг хараад бушуухал уцаа шүүрч аваад үйлчлэгч рүү яан вэ цан чин ус руу хүн унчлаа гэж залгснаар хөлгийн бүх ажилчид түргээ авч ирэл хийж зочдыг бүртгэх ажлыг эхлүүлнэ. Ажилчид зочдыг бүртгэж дуусаад Лаурад бүрэн байна. Тэглэж таны яриад байгаа хажууранд ямар ч хүн ороогүй штэ. Гэхэд Лаура байж та шилэн дээр гарын мөр байгаа гэд харуулах гэсэн байдаг. За тэгвэл хогийн сав ишийн түүж хайсан гэд хогийн сав авахтал бас байх. Тэгсэн үйлчлэгч эмэгтэй бид нар өдөрт 2 удаа өрөө цэвэрлэдэг гэж вэ шүү. Завтай шээс. Бүгд Лаура галзуу эсвэл госту гэснүүдээр хараад бүр таадаж яах унтаад архиа гаргачихаа гэж шат.
Бандсан Лаура юу ч хэлж чадлагүй хүмүүсийг явсны дараа энэ бүхэн сэжиг ханхлуулад байсан тул өөрийн сталкер зан сэтгүүлчийн мэрэгжлийн арга хэрэглэж хэргийн учрыг олохоор шийдэн. Маргааш нь тэр Энни нөхөр Ричард дээр очиод хөлгийн багийнхантай уулзмаар байна. Яалтчгүй хүн байсан гэж хэлэхэд Ричард тэгэлгүй яах вэ? Та манай ажилчдын хэн нэг нь тэнд усанд орж байсан байж магадгүй гэж хардах эрхтэй. Гиснэр бүх ажилчдыг дуудаж жагсаа зогсоосон ч хайж байгаа хүн байсангүй. Ингээд энтэй уулзах цаг нь болсон болохоор номын сангийн өрөөнд очтол энэ юу вэ? Уулзъя гэсэн юм уу? Оо sorry би энэ юм тарианасаа болоод жаахан гарнаа болчиход байгаа юм. Өнөөдөр ярилцахад би тийхэ жаахан базаадгүй. Тэгэхээр дараа ярий гэд босоод явчихдаг юм. Лаура энэ өрөөндөөс гарч Бэний өрөөнд ороод чи надад итгэж байгаа үстэй. Би галзуу биш би яалчгүй тэр эмэгтэй өрөөнд нь орж харс тулгарч бүр юм ярьсан гэхэд Бэн яг гэж хажуу өрөөрөө орсон юм дээ. Чамаас ногдож тийшээ орсон. Бүгд чиний буруу гэхин сонссон Бэн ч дотроо баярлаа. Гэтэл Лаура нэгийг санаа бололтой. Бэний компьютерыг шүүрч аваад чи энд байсан бүх хүмүүсийн зургийг дарсан биз дээ. Гэт зургуудыг ухаж үзэхэд өөрийнх нь зургнаас өөр зураг бараг байсангүй. Хоёр бөөс чинь зүгээр л нийлчихжтэй. Сайхан эвдэрлийн секси гэл нийлчихгүй бардам хоёрстай. За тэр ч яхав. Лаура хэсэг зургнуудыг гүйлгэж үзэж байгаад хавар Ричардын зохиосон үйлчлэгний зургнуудаас 10 дугаар өрөөний эмэгтэй Адамтай сууж байгаа зургийг олно. Тэгэл энэ байна. Гэт Бэний ноутбукийг барьсаар Ричард тэр ирж энийг хар тэр галзуу нэрмэрээ тат энэ миний өрөөнд харсан хүүхэн мөн байна. Адам нааш чи энэ хүүхэнтэй хамсууж байсан биз дээ. Таних уу гэж асуухад Адам одоо олон хүүхэнтэй уулздаг тэр болгоны нэрийг мэдэхгүй хонгор минь. Гэл ерөнхий дуудчихдээ. Энэ миний хонгоруудын нэг л байсан биз дээ гэж хэлээд уурлана. Ричард гүйжайл хаврын зураг штэ. 50 бай. Гэсэн дэмж хажуунаас нь хошоо нэмэрлэж чи хэдхэн хоногийн өмнө хүн өгөхийг харсан болохоор тэр чин сэтгэлийн траума болоод хийцүүл ургуулсан бодоод байгаа байхаа гэж хэлэхэд Ричард тийм баха. Мэдүү спад ороод жаахан амраад шар тосны бариа хэлгээд савны хиймигээ гадагшлуулаад сайхан алжаалаа тайлаадах гэж хэлээд явуулна. Спад ороод нүүрэндээ зэлний шавар маск тавиулж байгаад унтчихж. Ахаал нөгөө бузрын зүүдээ зүүдэлсрээд шавраа арилгахаар усанд орж байтал шүршүрийн шилэн дээр хэн нэгэн болоод өөхөө гэж бичээд яваад өгнө. Манай хүн ч бушуухан альчуураар бие оромогдож аваад араас нь гартал коридорт спажист хүүхэн зогсож байна. Лаура шууд тулган чи биздэ. Чи битсэн биздэ. Гэт хардаа зогсож байтал урд өрөөнөөс нь Адам гараад ирдэг юм байна. Тэгэхээр энэ байх нь гарцаагүй гэж бодоод Адамыг чи биздэ. Миний өрөөнд орж ирээ шүршүрийн хам дээр юм бичээ биздэ. Гэвэл Адам чи ч одоо надад донтсон юм хааши. Би сая барианд орж гарч ирж штэ. Балаа юм хааши гэд яваад өгнө. Байдалд орсон Лаура коридорт камер байхыг хараад хяналтын өрөөрөө очиод камер шүүгээд хин нэг намайг дагаад байна гэтэл наадах чи унтраа зөө манайх олонний танил хүмүүс их байгаа үед унтраадаг л даа гэж авч байна. Ямар шат юм бэ. Гисэр өрөөнд орж биеийн шар тосоо арилгаж байхад пүүсэний үснүүд нь унаж хоолой руу орохыг хараад нэрээ тэр хөөхөн уснаас гарч ирж байсан. Тэгэхээр ус нь хоолой руу орсон байж таараа гэж бодоод тагтаар дамжин 10 дугаар өрөөнд ороод шүршүрээс биш гар нүрийн угаал түүний хоолойноос шар ус олж аваад экс дээр очиод харуулснаа. Хараа би галзуу биш байгаа сте гэхэд бэ. Чи энэ хэрийг зүгээр орхичиж болдгоо юм уу? Намайг ус ингэж хий хардсаар гад мөрдөж мөшгөд янз бүр усаар угаас салсан. Одоо энэ мөнгөтэй баян хүмүүсийг уурлуулад хоолн болчихвдоо. Гэхэд Лаура чи аимхан Америкийн шонхор гэж хэлээд өрөөгөө орж баримтаа хялгар ууданд хийж гар нүрний угаал түүний хоолойд нуунаа. Маргааш хүмүүсийг халимны зургийг харахаар явах хооронд Лаура доош бууж хөлгийн үйлчлэгч нараас 10 дугаар өрөөний эмэгтэй зургийг харуулад асуухад бүгд хараагүй ч толгой сэгсэрнэ. Тэгэхээр намнаас нь юм унах санаатай онгоцонд нууцаар амтэн хүн оруулж ирэх боломжтой юу гэж асуувал тэр талаар хэлэх боломжгүй. Манай захирлууд тийм сайхнаар хүлээж авахгүй байх гэсэн хариулт нь өөрөө тодорхой хариулт болоо шал. Ингээд Лаура өрөөндөө ирэхэд өрөөг нь цэвэрлчихсэн байлаа. Лага гэсээр яаран нуусан баримтаа шалгавал ашгүй байж шүү. Тэгсэн өрөөнд нь өөрийнх нь хувцсны биш тасарсан товч байхыг олж хараад юу ч байсан нөгөө шар устайгаа хамт хийгээд баримтаа алдахгүй тулд хөрөмнийхээ халаасанд хийн хөлгийн дунд давхрын тавцангаар алхаж явтал хүмүүс хэдийнэ ярьчихсан. Бэн доор нэг хүүхэнтэй ангалцаж амруу нь орж шахаж байхыг хараад хардаа зогсож байтал дээд давхраас хөлгийн ахмад тэрнийг хараа зогсож байдаг юм. Бандсанда урагшаа харж байсан Бэнгой нөгөө хүүхнээ дагуулад юм хувааж ууйгээ додгошоо орохдоо зэрэгцэн Лаураг маань хэн нэгэн түлхээд усан сан руу унгаагаад хаалтыг хаачдаг юм. Лаура норсон хүн төрмөө тайчаад дээш сэлсэн чи хаалтыг яаж онгойлгож чадах вэ? Ашгүй харин дор нэг цонхтой өрөө байдгийг санаад цонхынд боловтол Адам хоёр хостой кино үзэж тараа тэрнийг харснаар тусламж дуудаж ашгүй нэг юм аврагддаг юм.
Тэрнийг аварсны дараа өрөөнд нь ex-boyfriend Ричард хөлгийн ахмад эмч дөрөв орж ирвэл Лаура хэн нэг намайг алах гээд байна. Би амиа хорлох гэж оролдох хүн биш. Би өгөхөд хэтэрхий царайлаг байд. Надад бас сая зээлээ төлж дууссан байр байхад яалаа гэж тийм зүйл хийдэг юм бэ гэсэн ахмад. Хэн ч чамайг түлхээгүй. Би чамайг харж байхад чи өрөөл бөмбөрөд унтсан. Гэвэл эмч чи яг травмтай байна гэж хэлэхэд нь цамцных нь ханцны товч байхгүй байгааг анзаарна. Лаура чи үстэ. Миний өрөөнд байсан. Би чиний товчийг ч олсон штэ. Та нар намайг галзуу гэж бодоё. Би хараараа тавиулаад барьсан сэтгүүлч хүн. Ховын мөрдөх чадвар өндөртэй гэж хэлээд миний хөрм гэж санаад хөрмөө Энни туслахаас асуухад угаалганд өгцөн л гэж байна. Хар урдараа гүгээ давхад очтол юугээл байх вэ байхгүй штэ. Нодлох баримтын талаар ганцхан хүнд хэлсэн. Ганцхан хүн мэдэж байсан нь экс нь болохоор Бен дээр очиод чим уу харах яаж чадж гинэ. Заар өнөртүүлчих хөлөгч. Намайг матаад гэхэд Бен хүн болгон чамайг галзуу ажимаа гэж ярьж байна. Би чамайг галзуу биш. Тэрэнд нотлох баримт байгаа гэж өмгөөлсөн. Чиний төлөөд гэсэн. Гэсэнд одоо баярлалаа. Намайг өөр балчихлаа гэж хэлээд өрөөрөөгөө орно. Лаураг усан санд хүүр болох шахсан сургаар баян зочдын нэг нь би энд байж чадахгүй. Би угаасаа цагдаа хэвлэлийнхэнтэй асуудалтай байгаа. Ахиж асуудалд ормооргүй байна гэд жижиг мотор цавинд суугаад яваад өгнө. Уг нь бүгд битгий явалтаа гүйж штэ тэр галзуу хүүхэн яавал гэжтэй гэсэн ч тооссонгүй. Лаураг бууж ирэхэд бүгд тэрний галзуугаар нь дуудаж чамаа суулаад хүмүүс тухгүй байна. Бүр нэг нь явчихлаа. Багч нь ханж гинөө гэд бөө хэрүүл. Хүн болгон тэрэн лүү эргүү чийж төсөөлөн бодох чадвар сайтай маа. Гэхдээ энэ токсик зангийн эхлэл шүү. Толгойндоо ёётой гэд хэлэхгүйгээр идэнэ. Дайралтад өртсөн эмэгтэй өрөөндөө эмороо сууж байхад хэн нэгэн малгайтай хар замстай этгээд хаалгын тогшоод яваад өгнө. Араас нь хон чонвол чөөсөр хамгийн доод талын сангийн давхрын мухрын өрөөнд орж ирэхэд гэрэл асгатаа зэрэгцсэн 10 дугаар өрөөнд харсан хүүхэн дүрээрээ зогсож байдаг юм байна. Тэрэнд би одоо амьд байгаа болохоор чи ингэж аашлах бол гэсэнд ааха чи намайг шүршүрт орж яхад мессеж үлдээсэн биз дээ. Би чамайг гэхдээ далаад унахыг харсан. Арай чи намайг усан сан руу түлхсэн юм уу? Гэхэд 10 дугаар өрөөний эмэгтэй үгүй би чамайг түлхээгүй. Чи одоо бол хэрвээ болохгүй бол тэд чамайг ална гэж хэлэхэд Лаура хэн үсвэ гэж ноцолдож байгаад хиймэл үсийн унгатал Эн байдгийн байна та. What? Эн? гэж итгэж ядан харахад Эн уурлаж тэрний толгойг хойш савуулан турбаа мөргүүлж ухаан алдуулаад шуудаа үүрч байгаа юм шиг л мөрлөж зойрлуу хийж төгжин. Маргаашин сэрсэн Лаура энэ бүхэн сэжигтэй байсан тул бүхнийг эхнээс нь бодно. Аж өрөөний тамхины иш дуу чимээ усан дунсан хүн Эн өөртөө нь уулзалтаа санахгүй байсан им ухаа болсон гэсэн ч эмнээс болоод ядраад байна гэсэн гээд бүхнийг эргэцүүлэн бодоод хэвч байтал Эн тэрэн дээр нь Лаура шууд л чи хэн биш үст. Ориг энэ надад им ухаа болсон гэж хэлсэн. Чи уулзалтаа мартсан. Тэр унсан хүн Эн үсттэй. Тэр шин тэр өрөөнд хэн Эннийг алсан юм гэж тэрнээс тулгаж асууж байгаад гэрээслээс нэрийг хассныг мэдээд үс санах ганц хүн бол шунлын микроб болсон нөхөр нь юм байна гэдгийг ойлгоно. Ингээд юу болсон бэ гэхээр Ричард царай таних програм ашиглаад их нэртэй адилхан эмэгтэйг олж их мөнгө амлсанд амьдралын хатуу хөдөг туулсан ганц бие ээж яах вэ? Ганц өдөр их нэрийн оронд жүжиглэхээр болоод нууцаар усан онгоцсон сууж үсээ хусаад Ричардтай хосвол жүжих бэлтгэлээ хийж байх оронд ориг эхнэр нь орж ирснээр эдсэн хүн ална гихчээр түүнтэй ноцолдож ширээ мөргүүлж ухаан алдуулаад далайж шидсэн болж таардаг. Ингээд хамаг нотлох баримтыг үгүй хийж шилэн дээрх цусны мөрийг арчиж цэвэрлэж амтсан байгаа юм. Гол зорилго нь гэрээслийн өөрчлөлж бүх хөрөнгийг түүний нэрээр болгож арга хэмжээний үеэр хүмүүст харуулах байж. Энэ бүхнийг хурамч Эннээс сонссон Лаура тэр чамайг ашиглачаал аасна. Тэр гэрч үлдээхгүй. Эхнэрийнхэн цогц байхгүй болцсон юм чинь үхснийг батлахын тулд чамайг л нухын штэ гэд тэрэнд сайн бодохыг сануулна. Хурамч Энн яагаад Лаура тусалсан бэ гэхээр Ричард өөрийг алахвэ гэж айснаас ахиныг ам эрсдэхвэ гэж эмээснээс тэрэнд тусалж байгаа юм байл. Ингээд хурамч Энн дээш гарч ирэхэд Ричард цугсан олны нүдэн дээр худрамантиклаж салют буудуулж ураал. Тэрийг харсан Бен гинэт бас гэгэлцэж гоголцож сэрэлтэж Лауратай уулзахаар өрөөрөө нэртэл эмч өөдөөс нь гарч ирээл. Тэр тайван байх хэрэгтэй. Чаахан амраг гэж тэрэнд хэлж явуулна. Энэний дараа Ричард эмчид Лаураг олоод дуусах гэсэн тушаал өгөхөд эмч би боллоо чадахгүй. Хөөрхий өхөж байгаа энд ч эм хэдрүүлээ өгөөл. Энэ бол аллах гэж хэлэхэд Ричард хэн байснаа санаарай ам үгүлэг минь. 3 жилийн өмнө тарьсан хэргийг чинь дээгүр доогуур ярьж аргалж өгч нууцлсан. Одоо бит яхаад угаарай. Гэсэн эмч номондоо орж за sorry өгш. Мэн чинь нуугсын тас шаа гэд гарна. Энэ бүх яраг нь сонссон хурамч Энн нэрэл энэ биш тахууд намайг нухах нь юуч биш юм байна гэдгийг ойлгоно.
Орой тэр сэмхэн босч Лаура дээр очиход Лаура тэрэнд хэрэг хэлжил гарын үсгээ зурж болохгүй гэхэд эмэгтэй би бас шорон шаачвал яах юм бэ? Би айж гин гэсэнд юу гэж тийм байдгийн бэ? Үр хөөхөдөө чи амьд хэрэгтэй байгаа үстэй гэд сануулна. Маргааш эмэгтэй ахин Лаура дээр ирээд 2 цагийн дараа эрэг дээр ирнэ. Би явахдаа хаалгаж онгорхоо үлдээн гэж хэлээд явна. Тэрнийг явсны дараа удалгүй энэ сүүлийн байж болох өрөө гэж хэлээд эмчийн ирж байгааг сонссон Лаура бушуухан нуугдж амжнаа. 2 цагийн дараач эргийн ойролцоо ирж бүгд жижиг завинд суун эрэг дээр буух болоход бэн ахин Лаураг өрөөнд орох гэхэд ахлах үйлчлэгч хүүхэн эмч тэрэнд тайвшруулах юм өгсөн. Тэрнийг амраа гэсэн гэж хэлээд ахаад явуулна. За гэж бодсоор эрэг рүү явах гэсэн. За би лагийг ганцаараа гин үлдээж чадахгүй. Та хэд яв гэд үлдчихдэг юм. Энэ хооронд зойрноос гарч ирсэн Лаура энэний өрөөнд орж гэрээсэлийг олоод удсныхаа ард нууж удирдлагын өрөөндөх уцаар ярих гэж байгаад гартаа тариа барьсан эмчтэй харц тулгарна. Эмч надаас битгий. Нашир чихэрэг. Гэсэнд Лаура майг нөгөөд зугтаж байхад хөлгийн ахмад бас тэрнийг барих гэж оролдоно. Хүүхэн ч зугтсаар шахалтанд орж ягаалуулахын даван дээр бэн гарч ирж эмчтэй барьцалдаад авсан ч харамсалтай үхлийн тариа тэрний хүзүүрэн зогдсон байдаг. Лаурач бэн миний хараа гэж гүйж ирсэн ч хөөрхий тэр тамирдаж байлаа. Эмч ажилдаа улаарч Лаураг боожлохын даван дээр хөөрхий бэн эцсийн хүчээ шавхан тэрнийг хамгаалснаар тэнгэртээ дэвшнэ. Тэднийг садарч байх хоорондоо лаги ус руу үсэрч ороод сэлсээр эрэг дээр ирж нэгэн байшинд орж дотор талд нь галт хүлж дулаадсан. Эмч Ричард тэр ирээд бэн үгсэн. Лаураг хамгаалаад ажил саад болоод байхаар нь ганцх зөгчлөө. Хүүхэнд харин битгий санаа зов ус руу үсэрсэн. Тэгж байгаад хөлдөд өгч. Гэсэн репорт өгөхөд Ричард төлөвлөгөөнөөр авдаа. Арга хэмжээний дараа энэ уурамч Эннээс бас сална шүү гэж тэрэнд хэлнэ. Уурамч Энн Ричардын хамт өмгөөлөгчтэй уулзаж гэрээсэлээ өөрчилсөн тухайгаа хэлэхэд өмгөөлөгч нь "Үгүй яагаад бодлоо өөрчилсөн юм бэ?" гэж асуувал манай нөхөр миний хажууд олон жил байж өөр пүүсийн шинжилгээ намайг асарсан болохоор бүх хөрөнгөө бас санга хандаа өвлүүлж гинэ гэж хэлээд гарын үсгээ зурдаг. Лаура харин туулайчилж явж байгаад энэний туслагтай таартал улбар шар үст 2 давхарт хамгаалт хэрэгтэй байна гэж станцаар хэлэхэд Лаура тэрэн дээр гүйж очиод битгий энэ үгсэн гэхэд хүүхэн битгий донгосоод сая өмгөөлөгчтэйгээ уулзаад тавьжсан. Хизээд өгөх үү гэсэн Лаура тэр бол хуурамч. Энэ бүхэн нөхрийнхэн сэдсэн хэрэг нөхөр нь өөрийгөө өв залгамжлаас хасагдах гэж байгаагаа мэдээд энэ бүхнийг сэдсэн. Тэр уулздаг ороо энэ надад гэрээслээ харуулсан. Бүх хөрөнгөө сайн хүнсийн аянд хандивлаж байгаа болохоор нөхөр нь тэрнтэй адилхан хүүхнийг олж өмгөөлөгчтэй уулзууч гэрээслийг нь өөрчлөхөд ашиглаж байгаа. Энэ хараа гэд энэний гэрээслийг тэрэнд үзүүлснээр эмэгтэй тэрэнд арга хэмжээндээр өөрийгөө нотлох боломж олгоно. Оройн арга хэмжээч боллоо. Баахан хандив өгдөг баячуу цугласан байлаа. Ричардыг үг хэлж байхад Лаура босч ирэл Микийг наваал ярихад хөлгийн хэд бүр тийрээстэй. Ричард хамгаалалт дуудаж Мик авах гэсэн ч хуурамч байна. Тэрнийг яривал миний зочноос гар ав гэж хэлэхэд хүмүүс ч тэрний арга хэмжээ юм чин гэж хэлснээр нь хийхийг Ричардд хэлдэг. Ингээд хамаг булхааг нь дэлгэж хуурамч энч үнэн хүлээн зөвшөөрөхөд бандсан Ричард худаг авч хуурамч энний хоолойд худаг тулган зүгтхийг оролцсон ч улбар шар устай туслах хүүхэн Ричардын мөрлөө буудан шархтуулж хуурамч эн Ричардтай ноцолдож байхад Лаура гүйж ирээд толгойн зангуугаар хаг шааж аваа тэрнийг унгаана. Ингээд ашгүй цагдаа нар ирснээр энэ бүхэн дууснаа. Лаура энэ аяллаа талаар нийтлэл бичиж өөрийн эксэж эрэлхэгээр амиа алдсныг бичиж тэрнийг дуурсдаг. Хуурамч эн яасан бэ гэж үү? Тэр хүчээр энэ бүхнийг хийсэн гэсэн тул цагаат хагдаж охинтойгоо сайхан амьдарч Лауратай амьдралын найзууд болсон. Эмч хөлгийн ахмад хоёр харин шорон шаасаа. Ингээд бүх цаг үеийн хамгийн дуулаантай нийтлэлийг бичиж хүмүүс ч тэрнийг зоригтой сэтгүүлч хэмээн шүтэн бишрэгч ихтэй болсноор кино маань дуусч байгаа юм. За ямар ч санагдав та. Сивүүн кино үзтээ. Ийм олон зөвүүн кино төвчлүүдийг цаг алдалгүй үзхийг хүсч байвал subscribe дараад хонхын насагаад бас урам өгч лайк дарахаа битгий мартаарай. Мартвал би гэрэгч мэдж байгаа шүү.